саяхан 100,000 дагчтай болоод нэг найзтай уулзсан. Идрээ чамтаа нэг PO-я баяр хүргэе чи Silver Play button олцсон маань чамд 2 3 PO аваад өгье гэд уулзаад би өөрийнхөө PO төлсөн. Яагаад гэх юм бол тэр найзтайгаа уулзж байхдаа надаа юу гэж хэлсэн бэ гэвэл заяа. Тэгээ мань утасны дугаараа солисон юм а гэд. Окей. За яасан бэ? 99.1-т дугаарыг худалдаж авсан. Яаж авсан бэ гэх юм бол лизингээр авсан. За. Тэр найзын машин ямар машин бэ гэх юм бол Land 300 заяа. Бас лизингээр. Тэ? 20% уршаа төлөөд тэгээ сардаа мэдхгүй 5 сая төлж байгаа юм 6 сая төлж байгаа мэдхгүй. Заяа. Тэр тийм дэлгэрэнгүй юмыг сонсохоор дотроо миний дургу хүрдэг. Окей. Та тийм дунд бас тийм хүмүүс байгаа хаа. Тийм найз нар ч гэсэн байгаа. Prius leasingтэй ч аавн уу? Заяа. Crown leasingтэй ч аавн уу? Land 200 leasingтэй ч аавн уу? 300 leasingтэй аавн уу? 570 600 G-class leasingтэй ч аавн уу? Миний хувьд бол ялгаагүй. Та нар бүгдээрээ тэнэг. Заяа. Хогч. Тэр хүн яадаг юм бэ гэх юм бол заяа. Яарангаас заяа. Түрээсийн байранд яарангаас өглөө болгон төгжрээд орж ирдэг заяа. Тэгээ машина зогсоол дээр тавьчихдаг. За тэгээ орой машина 8 9 цаг зогсоол дээр ингээд зэврүүлээд тоосон дарагдсныхан дараа буцаагаад яармагт яваад тэндээ доор гараажн дотор түрээсийн гараажн дотор буцаагаад тавьчихдаг заяа. Хагасаа өдөр бүтцээ өдөр өөрөө машина угаадаг. Тэр хугацаанд тэр том машиныг угаана гэж боддоо 3 4 цаг угааж байгаа хгүй. Тэр хугацаанд тэр хүн тэр дурак юу их боломжтой юм бэ гэх юм бол ажиллаа их боломжтой, илүү их орлого олох боломжтой. А тэр мөнгөөр юу их боломжтой юм бэ гэвэл заяа. Хөрөнгө олт хийх боломжтой. Тэгээ тэр хүн одоо бас над шиг 40 нас хүрсэн байгаа хгүй. Окей. Тэгээ одоо хэдэн жил дахиад ажиллах гэдэг юм би. Одоо 40 нас хүрчээд өөрийнхөө ингэ талент хараад за талтаа хүрчлээ гэж боддог юм бах та. Тэгээ магадгүй 60 нас хүрээд за окей одоо 60 нас хүрээ би тэтгэврт гарнаа гэд тэнэгдэг. Тэр хүртэл за дарга за захирлаа за окей хагасаа бүтэн сайн илүү цагаар ажил за дарга үгүй ажил жоохон өвдөж байгаа үгүй би ажиллачнаа. Тэ эргэжилтэй надад амралт хэрэггүй би амралтаараа илүү цагаар давхар ажиллачээ. Хагасаа бүтэн сайн зээл мэлээ төлөхийн тулд бас илүү цагаар ажиллах хэрэгтэй. Ямар нэг байдлаар өвдөд ирэх юм бол гэмтэл авчих юм бол тэгээ эрүүл мэнд байхаа болчих юм бол тэр лизингтэй байгаа юм бүх юм хураагдчихна. Тэгээ тэр хүнийг ингээд харахаар заяа. Тэ машин өөрийнх нь биш. Утасны дугаар нь өөрийнх нь биш. Төрүүлжсэн тэгээ түрээсийн байр нь амьдэрдэг. Байр нь өөрийнх нь биш. Тэр хүн тэгээд юм байгаа юм уу? Тэр хүнд юу байгаа юм? Тэ? Тэгээ амьдралынхан өөрийнх нь биш. Ягаад гэх юм бол бүх юм барьцаагаар ингээ авцсан байгаа. Төрөөс мөрөөс төлдөг, лизинг төлдөг. Тэ? Тэр хүний шөнийн нойрнч тэр хүнийх биш. Хагасаа бүтэн сайн өдөр, амралтын өдөр тэр хүний өдөр биш заяа. Юу ч биш. Тэгээ тэтгэврт гарсны дараа 99.1-т дугаараа төлөөд дууссны дараа тэр хүн залах уу? Тэр Land 300 яах би ойлгохгүй. Гэхдээ нэг талаасаа баярлж явах хэрэгтэй тий. Тим хүмүүс байхгүй байсан бол заяа хүн болон хөрөнгө олт хийж байгаа штэ. Тий. За тэгээ нүдэн дээр дэлхийн ертөнцийн өөрчлөлтөд байгаа тэр хүний ажлын байр юм ямар вэ манай тэр найзын ажлын байр би яг сайн мэдгүй байна. Гэхдээ баг энэ химэл ойхооны хөвсөлт гараад ирчмэл тэр хүний ажлын байр байхгүй болчихно. Окей. Би тэгээ асуусан бро. Чи ингээл лизинг төлөх нь түрээс төлөх нь дуртай юм байх шиг байна. Чи тэгж амьдрах гоё юм байна уу гэсэн чинь гэлэнгүү гоё биш л те. Одоо эднийг төлөөд усныхаа дараа би болчихно гэж худлаа ярьж байгаа заяа. 5 6 жилийн өмнө те 5 6 жилийн өмнө 200 түрээслэг байсан. Лизингтэй байсан. Окей. За тэгээ хөрөнгө олт хийхгүй мó тэгж байгаа хөрөнгө олт хийнэ. Энийг төлөө дуусныхаа дараа хөрөнгө олт хийнэ. Ингэснийхаа дараа болно. Дараа жилдээ би ингээ яана. Би удахгүй туурнаа. Би хоримтлал эхлүүлнэ. Би хөрөнгө олт хийж эхлэнэ. Би энэ санхүүгийн боловслоо дээшлүүлнэ. Бла 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 бла. За яа. Тэгээ бүр ингээ за окей. Тэр хүнтэй би дахиж хэдэн удаа уулзахгүй тийм учраас энэ тухай ингээ шижүүлөөтэй ярина. Яа гэх юм бол харсан чинь зүгээр миний дотор муухай ойргоо дургу өрөөд байгаа хгүй. Окей, яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол бидний нүдэн дээр ингээд бидний амьдрал ингээд хувирж байгаа. Заяа. Нэг том хувирал өөрчлөлт хаанаас гарч байгаа юм бэ гэх юм бол энэ контент YouTube, social media заяа.
Одоо хүссэн хүн болгон ерөөдөө өөрийнхөө жижигхэн бизнестэй болох боломжтой. Юу юм бэ гэх юм бол хүмүүсийн асуудал шийдэх. Одоо нөгөө manifesting байна уу, йог байна уу, жин хасах хөтөлбөр байна уу гэх мэт чин дуурахгүй юм чи те. Алж байгаа. Төөгөө алж байгаа. Идрот би те энэ технологи App Store, social media байхгүйсэн бол ханын газар за дарга за захирлаа ингээ хурга уншуулж байгаа штэ. Тим цаг уу одоо дуусж байгаа. За гэхдээ одоо бидний нүдэн дээр бас юу өөрчлөлтөд байгаа юм бэ гэх юм бол хөрөнгө оолт хийх маш том боломжууд гарч байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол одоо энэ хиймэл ухааны өөрчлөлт, robotics миний байнга ярьж байгаа дахин ярихгүй зарим хүмүүс тийм миний өдрөө би чамд дэмжиж би өдөр болгон чиний контент үздэг. Өчтөр би намын баяраар явсан. Окей? Би чиний контентыг өнгөрсөн 4 жил тасралтгүй үзсэн. За тэгээ би өөдөөс нь асуусан. Тэгээ хөрөнгө олт хийсэн юм уу? Удахгүй нэ. Unfollow хийчихдэг. Тэгээ тэр хүн гомдоо явсан. Чи одоо хин юм бэ? Би одоо хин юм бэ? Би хин байх нь чамд ямар хамаатай? Би хин байх нь чамд ямар хамаатай юм бэ? Тэ? 4 жил юм үзээд заяа. Нэг ч алхам хийхгүй юм бол чи яг хин юм бэ гэж асуумаар. Тэгээ энэ дээр надад хариулт байгаа. Чи хин юм бэ гэх юм бол чи боол. Окей. Тэ. Бүр араас нь яваад чихлөө нь хогчин хэлмээр байсан. Гэхдээ олон хүмүүсийн дэргэд байсан болохоор тиймэрхүү хаяа миний санхүүгийн зөвлөгөө цаг авсан хүмүүстийг би тултлан загинчдаг. Тэ. Миний урд ингээд суучдаг заяа. Тэгээ би энэ iPhone 12 аль хэдийн тэ iPhone 12 тэ iPhone 16 тай. Тэ. Амар гоё хувцастай. Gucci-гийн гуталтай. Заяа. Тэгснэ ингээд би хувийн санхүү ерөөсөө өдөрч чадахгүй яах вэ? Гэл тэ. Гэл за окей тэгвэл хадгаламжаа харуулчих. Ямар ч хадгаламж байхгүй. Автоматагаа татсан юм уу? Автоматаа татаагүй. Тэ? Окей тэгэл дансны юу хаан банкны руугаа орчих харъя гэсэн чинь зээлийн үйлдэл нь харагдаад байгаа хгүй. Тэгээ аппликейшн ингээ гар утсыг ингээ хараад жуухан ингээ баруун тишээ ингээ скролтод яваад ирэхээр юу харагддаг юм бэ гэх юм бол заяа зээлийн аппликейшн харагддаг яал. Тэгээ би ингээ чи өөр хүнийг төгс баян болгодог юм байна те. 7-8 сая төгрөгийн цалинтай сарын эцэстээ тэр мөнгнөөс юу ч үлддэггүй ягаад вэ гэх юм бол өөр хүнийг данслуу шилжүүлчихдэг. Дэлгүүр ороод өөр хүний данс. Тэгээ юм лизинг нэ өөр хүний данс. Тэгээ өөрийнх нь хөрөнгүүд нь бүгдээрээ зээлээр авагдсан тэгээ түрүүний хүн шиг. Тэгээ. Окей. За миний цус хөрөөд миний уур хүрээд жоохон сэдвээсээ зарчлаа уучлаарай. Тэгээ надад сая бас нэг санаа төрсөн. Юу юм бэ гэх юм бол автомата дотор магадгүй нэг future ирээдүй багц нээдэг юм уу? Та ингэ бодоод үзээрэй заяа. Та нар окей гэх юм бол би тийм багц нээж болно. Маш өндөр эрсдэлтэй. Яг гэх юм бол дандаа дараагийн одоо ертөнцийн технологиг ингээд хөгжүүлж байгаа хүмүүсийн компани хөрөнгө оолт хий гэсэн нөө бодолтой байгаа. Зарим нь фейлтэн, зарим нь пуужинд ч магадгүй. За тийм future юм уу ирээдүй технологи, нийгэм, соёл, дэлхийн ертөнцийн өөрчлөлтийн багц нээчих юм бол та эдийн дундуур сонирхож байгаа хүмүүс нь юу байгаа юм болов уу юм уу? Яг гэх юм бол энэ видеогаараа та хэд харуулж байна. Юу юм бэ гэх юм бол Tesla-гийн Optimus робот хизээ зарлагдсан бэ гэх юм бол 2020 оны сүүлээр тэгээ 2021 онд юу зүйлсэн бэ гэх юм бол зүгээр нэг алай видео явуулсан. Видео бичлэг юм уу нэг жүжигчин бүжгэлж ийсэн байхгүй юу? Тэ? Ан зүүн талд харагдаж нэг хүн зүгээр Optimus-ийн костюм өмссөн. Тэгээ бүжгэлж ийсэн. Тэгээд Elon Musk юу хэлж ийсэн бэ гэх юм бол удахгүй манай Optimus робот ийм хөдөлгөөн хийчихнэ гэсэн хүн бол Elon чи бити худлаа хуцаад агаарэ. Наа шаал худлаад чи зүгээр ингээ мөнгө угаах хэрэг юм биш үү? Наад робот шууд хүнд ийм хувц өмсгүүлээд ийм маск зүүлгчээд одоо энэгээр чи ингээ Tesla-гийнхаа хувьцаагаа тэг хөөрүүлэх гэж байгаа юм уу? Чи худлаагаар юм байна. Чиний цахилгаан машин худлаа, чиний наад Optimus худлаа, чиний наад Starlink худлаа. Тэ? Starlink анх зарлагдахтаа Elon юу ч хэлсэн бэ гэх юм бол би дэлхийг ойролцоо 10 хэдэн мянган сателлайтаар ингээд дүүргчээд тэгээ интернет хаасаагүй би болно гэсэн чи Elon бити
Beep. Тэ. Окей, 2021 оны видео, 2025 оны видео хэдүүл хамт харцгаая. Илон цаана ингээд энийгээ сууж ирсэн л та. Тэгэхээр юу болсон бэ? 4 жилийн хугацаанд юу болсон бэ? Чипүүд нь өөрчлөгдсөн, технологи нь өөрчлөгдсөн. Тэ? Энэ нугас технологи ингээд түүхий соронз камерын систем, тооцооллын систем. За энэ 4 жилийн хугацаанд энэ компьютерийн тооцоолох чадвар бараг заяа. Тэ? Бараг 100 дахин өссөн. Тэ? Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө оруулалтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулав. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө л харилцагчийн төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө оруулалтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 эсвэл доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. За, тэгээд дөнгөж сая Jensen Huang юм хэлж ирсэн. I would say the first use case will probably be in manufacturing. There's estimates tens, if not 100 million jobs that are workers that are the world is short of workers. Тэгээд роботууд эхлээд хаана ашиглагдах юм бэ гэх юм бол энэ үйлдвэрлэлийн салбарт. Тэ. Тэгээд одоо юу болоод байна гэх юм бол Индонез нэг хүн цагийн $1 өгөх үү? Америкт яах вэ? За Америкт ягаад үйлдвэрлэл байхгүй болоод байхгүй байгаа юм бэ гэх юм бол хүмүүсийн цалин дэндүү өндөр болохоор. Гэхдээ энэ роботууд гараад ирчих юм бол ер нь бол дэлхийн хаанч үйлдвэр босно. Окей? Дэлхийн хаанч үйлдвэр босно. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол эрчим хүч хэрэгтэй. Дата центрууд хэрэгтэй. Араасаа and aging population, declining birth rates, and so I think the world needs a lot more workers. Тэ. Японд юу дутгаж байгаа юм бэ? Тэ. Муухай хар ажил хийдэг хүмүүс нь дутж байгаа. Тэ. Тэгэд энэ робот ихэндээ монголчууд биднэртээ өрсөлдөх юм байна. Окей. За тэгээ Солонгос ихэвч монголчууд юу хийж байгаа юм? Японд ихэвч монголчууд юу хийж байгаа юм? Robotics is one of the best ways for us to supplement all of that and help companies recover the lost revenues on the one hand and drive productivity, which reduces inflation for the world on the other hand. Reduces inflation гэдэг нь юу юм бэ гэх юм бол инфляцийг бууруулж байгаа гэж байна. Эсэргээрээ заяа. Deflates би болно. Окей. Хүний цалин алга болчоод орлогын төлбөр нийгмийн даатгал бла бла өвдөх цаг би зөвхөн 7 цаг ажил 8 цаг ажил бүх юм байхгүй заяа зүгээр өдөрт нэг 2 цаг цэнэглэгдээд үлдсэн 22 цаг ингээ ажиллаад за окей дахиад нэг 2 цаг засвар масвар ингээ хасчих заяа. Гэхдээ робот маань ерөөхдөө өдрийн 20 цаг ингээ ажиллачихсан заяа. Цалин авахгүй. Тэ. Тэ юу болох юм? Үйлдвэрлэлийн өртөг. And so I think robotics is going to be very important to that. In different areas, you could have probably deploy into manufacturing first because they obviously need it most. Which is a ginormous Эхлээд ерөөхдөө үйлдвэрлэл дээр тэр бол амар том боломж, амар том зах зээл. potential market, addressable market. Одоо Jensen Huang зах зээлийн объемыг зүгээр таадад хэлж өгөн заяа. $50 trillion 50 ихнэ. Үнэн байж магадгүй. За 10 ихнэ $, байсан ч яадаг. Окей. 5 ихнэ $-ын зах зээл байсан ч яадаг. Амар том баггүй. Industry that wants to grow and needs to. Дахиад нэг сонирхолтой видео. Хятадд одоо анхны уул уурхай дотор 100 ийм дамп тэ уурхай нэгтсэн. Ямар том ачааны машин бэ гэх юм бол жолоочгүй. Окей. Жолоочгүй. За. Ямар ч жолооч байхгүй. 100 юм ачааны машин. Тэ? Дамп. Ингээл яваалаа. Окей. Тэгээ би ийм нэг юм байгаа заяа.
жинхэнэ гоц ухаантай хүмүүс нь 150 160 IQ-тай байхгүй юу. Тэгээ энэ ингээд яатсан байгаа. Тэд нар бол дэлхийн ертөнцийг ингээд шал өөрөөр хараад ерөөхдөө өөрчилдөг. Тэгээ Jensen Huang 140-оос дээш зоолттой. Elon Musk тэрнээс дээш зоолттой. Тэ. За. Тэгээ би хаагур явж байгаа юм бэ гэх юм бол 115-аас 130-ийн хооронд л хавцаа явж байгаа. За тэгээд юу юм бэ гэх юм бол тэ enough to grasp genius гэж байгаа юм заяа. Тэ. Юунд хангалттай ухаантай юм бэ гэх юм бол миний дээгүүр явж байгаа. Одоо дээгүүр биш ээ. Би одоо газар дээр явж байгаа юм бол Elon Musk ерөөхдөө сансар төөрөд явж байгаа байхгүй. Гэхдээ ийм 115-аас 130 140 IQ-тэй хүмүүс юу хийж чаддаг юм бэ гэх юм бол энэ genius-уудыг харж чаддаг гэж байгаа байхгүй. Ойлгож чаддаг. Тэгэл нэг 100-аас 115-ын IQ-тэй хүмүүс байгаа заяа. Ухаантай өөрийнхөө дэндүү ухаантай гэж боддог. Тэгээд үргэлж фейлддэг. Ерөнхийдөө би 25-аас 35 насны хооронд энэ дундаа явж исэн байгаа хаа. Тэгээ бусдууд нь тий зүгээр жирийн ажил хийдэг. За тэгээд ерөнхийдөө би юу харж байна гэх юм бол эднийг багаар ойлгож ах шүү байна. Жохон оройтч ойлгож байгаа. Тий. Яг гэх юм бол 2019 20 онд манай хэд найзууд идрээ Tesla би идрээ Elon хот мод гэл яриад яваад байсан байхгүй. За тэгээ Elon дөнгөж сая ямар пост гаргасан бэ гэх юм бол тий тий сарта 1000 Optimus үйлдвэрлэх гэж байна. Гэхдээ хэдэн сарын дараа. Сарта 1000. Тэ. За сарын 1000 ард нь гарсныхын дараа тэгээ 2000, 3000, 4000, 5000, 10000. Окей. Тэгээд энэ Elon-ы Optimus роботын бичлэг рүү зум ин хийгээд заяа. Энэ хөлийг харчих заяа. Энэ балансыг хар. Энэ эчэд. Тэ. Энэ хөлийг хартаа. Энэ юу юм бэ гэх юм бол код програмшилсан. Бидний motor cortex, бидний хөдөлгөөний удирдаг юмыг Elon хийцэн. Багтайгаа зүг. За. Тэгээ Elon-ы өөрхийн амнаас нэг сонсцгоо. It took me a while to sort of realize that in order to solve self-driving, you really needed to solve real-world AI. Надаа нэлийн хугацаа хэрэгтэй байсан. Юу юм бэ гэх юм бол ерөөхдөө өөрийнхөө жолооддаг автомашиныг бүтээхийн тулд бодит амьдрал дээрээ үйлчлэл хийж чаддаг хиймлээ ухааны зохиох хэрэгтэй байна. And at the point at which you solve real-world AI for a car, which is really a robot on four wheels, you can then generalize that to a robot on legs as well. За тэгээд дараа нь ерөөхдөө бодит амьдрал дээрээ өөрийнхөө ингээд жолоодж чаддаг машиныг бүтээчих юм бол тийм хиймэл ухааныг бүтээчих юм бол тий. Тэгээд дөрвөн дугуйтай машин яг юу юм бэ гэх юм бол тийм дөрвөн дугуйтай робот байхгүй юу. За тэгээд замаасаа авчаад зөвхөн хүнтэй адилхан Optimus робот хийчих юм бол хөлтэй робот хийх боломжтой юм байна. Яагаад вэ гэх юм бол машин бодит ертөнцтэй ингээ харьцаад тий өөрийгөө жолоож чадчихна, өөрийгөө өдөрч явж чадчихна гэдэг чинь робот бас чадна гэсэн үг. Companies like Boston Dynamics have shown that it's possible to make quite compelling, sometimes alarming robots. Right. Тэгээд Boston Dynamics өнгөрсөн хэдэн жилүүдийн хугацаанд бид нар юу нотолж өгсөн бэ гэх юм бол тий хөдөлгөөний авьяастай маш чанар сайтай роботыг бүтээж чадах юм байна гэж үзүүлсэн. You know, so there's, from a sensors and actuator standpoint, it's certainly been demonstrated by many that it's possible to make it. За тэгээ actuator юу гэж хэлж байна гэх юм бол нөгөө моторууд байхгүй юу? Ингээ булчин гэсэн үг нөгөө хөдөлгүүлдэг ингээ actualization хийдэг, үйлдэл хийдэг тэгээ сенсор ярьж чинь те камер сенсор гэх мэт шүү. За тэгээ энэ бүгдээрээ бэлэн болцсон байгаа. За одоо юу дутж байгаа юм бэ гэх юм бол энэ тархитай адилхан юм. Тэ? Химлээ ухаан. Humanoid robot. The things that are currently missing are enough intelligence for the robot to navigate the real world and do useful things without being explicitly instructed. За тэр Boston Dynamics-ийн роботууд одоо 5-10 жилийн өмнө юу шаарддаг байсан бэ гэх юм бол яг юу хийх ёстой юм бэ? Одоо 5-20 см-ийн алхалт урагшаа хийгээд тий 90 градусаар 100 эргээд юм уу? Баруун эргээд тэгээ ингээд Үгүй. Одоо ерөөхдөө өөрийнхөө inference хийдэг тийм чипүүд нь софтвер нь бий болцсон байгаа. Гэхдээ эдгээр тий технологи байгаа юм байна, тоногт хөрөж байгаа юм байна. Одоо софтвер дутж байна гэд. Энэ бүгдээрээ бий болчих юм бол өөрийгөө өдөртөг заалчгүй цаанаашаа тушаал мушаал код бичих хэрэггүй болоод ирэх юм байна. So the missing things are basically real world
intelligence and scaling up manufacturing. За тэгээ юу дутчихсан бэ гэвэл Илоны зүгээс тий. Бодит ертөнцийг дотор өөрийнхөө өдөрч чаддаг оюухан тэгээ үйлдвэрлэлийн хүчин чадал. And those are two things that Tesla is very good at. Тэгээ энэ хоёр дээр Tesla аягуусан санал нийлж. And so then we basically just need to design the specialized actuators and sensors that are. Тэгээ Tesla бид нар юу гэсэн юм бэ гэх юм бол тэр тий түрүүний хөлний бичлэг үзүүлсэн шүү дээ. Тэн дотор янз бүр ингэ жижигхэн ноцоос мотор ингэ яваад байгаа байхгүй. Ноцоос арай биш actuator тий. Тэгээд сенсор хэрэгтэй байна. Тэр актуаторууд нь хэрэгтэй байна. Тэгээ болоо юм шүү. Needed for a humanoid robot. People have no idea. This is going to be bigger than the car. Тий. Энийг хизээ ярьж ирсэн бэ гэх юм бол 2.5 жил өмнө ярьж ирсэн. Тэгээд би бол 140 IQ-тэй биш ээ. 130 хүрэхгүй. Би ингээд 3-4-д IQ тест өгсөн нэг 122-аас 128-ийн хооронд явж байгаа. Тэ? Тэгээ энд хэлж ш smart enough to grasp genius, skilled enough to simplify it. Тэ. За 140-тайсэн бол Tesla руу аль хэдийн хөрөнгө олт хийсэн байгаа байхгүй. Тэ. За тэгээ хүлийг харуулсан одоо юу дутчихсан бэ гэх юм бол энэ гар заяа. Энэ хартаа, гарын хартаа. Энэ актуатор нь энэ байхгүй хөдлөөд байгаа хэсэг нь, тэ. Энийг хартаа. Гитар зэний цаг гитар тоглож байна. Зүгээр софтверийн асуудал байхгүй. Тэ. Яа. Окей, навшнуудаа. Машина лизингтэй дав. Гаруцаа сайхан лизингтэй дав. Тэ. Боол хэвээрээ үлд. Тэ. Тэр өөрийнхөө хорхоогоо өөрийнхөө шунлаа өдөрт чадахгүй хэвээрээ үлд. Тэ. За даргаа за захирлаа гэд. Тэ. Тэгээ нэг юм хэлчих заяа. Начиг одоо 40 нас хүрсэн байгаа юм бол та хэд хэдэн 100 үлдсэн байгаа юм бэ бүтээмжтэй 100 хэдэн 100. Одоо нэг 100 болж байна те. Тэгээ нүдэ ансан чинь 100 өнгөрчин. За миний оргилт бүтээмж магадгүй 50 нас хүртэл заяа. Надаа 10 100 үлдсэн байгаа. Тэгээ тэр 10 100-га билээ хараал ийдсэн. Хурга оншуулахгүй. За дарга миний амнаас нэг ч гарахгүй. Тэ? Энэ бол миний амьдрал.